Эргэл цэгийн сайтын сурвалжлах баг өргөө амарчих газрын ковидтэй эмэгтэйчүүдийг эмчилж буй хэсэг буюу улаан бүсээс дараах сурвалжлагыг дамжуулан хүргэж байна. Өргөө амарчих газрын ковидтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэний улмаас ийм чимлэгийн ажилчдын нөөц боломж дутагдaltaй байна гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Төрлийн өмнө бүрөө. Тэгээд одоо энд дээр нэг эм тариагаа аваад ийшээ ээж нарт эмчилгээндээ гарахад бэлдээд ямаа зүйлсээ одоо энэ төр бүрээс эм тариагаа аваад хичээнэ. Тамтам юу юм гэсэн бэ? Нэсэт бодох. Хавлаа ороход бэлд. Тэгээд хавлаа нэг үйл явц явагдахад билээ. Ковидтэй хавлаа. Одоо ерөнхийдөө ковидтэй шинээр хөвчлэн дандаа хагалгаагаар төрж шийдэж байгаа. Яагаад гэвэл зэрэг ураг орчмын шингэн маань айгүй богино хугацаанд вирус маань маш хүчтэй вирус учраас хүүхдийн ураг орчмын шингээ айгүй хурдан багасаад тэг хүүхд нэг төрөх зам бэлтгэгдээгүй байхад ус нь багасчаар чин зэрэг төрөлтийг яаралтай шийдэх арга хэмжээний хөвчлэн дандаа кесар хагалгаа шийдэгдэж байгаа. Тэгэхээр нэг төрөх зам бэлтгэгдээгүй болохоор хүүхдийг хурдан эсэмэнд авахын тулд кесар хагалгаа хийх нь айгүй их тохиолдож байгаа. Ер нь ковид ер нь хөвчлэн дандаа кесарээр шийдэг. Дийлэнх нь ер нь шийдэгдэх гээд байгаа. Өрөөнд болоод ингээд манайх айгүй нэг зай талбайгаа ашиглаад аль болохоор нэг одоо жирэмсэн ээжнэр бол нэг ковидоор хүндрэх эрсдэл айгүйх байгаа учраас эрүүл мэндийн сайд бол жирэмсэн ээж болон хүүхдүүдийг хөвчлэн төрөхөд туслан эмнэлэгт тусламж үйлчлэг үзүүлэх шаардлагатай гэдэг үүднээс хаваад манайх орыг бол боломжийнхаа ирээр дэлгэж тавьж байгаа. Тэгээд одоо жирэмсэн энэ 5 талтай юм юу ихэд учраас нэг сэхэн хагалгаа төрлийн өмнөх хөрөө гэдэг тусламж нь арай ойрхон байдаг учраас энэ 5 талтай том жирэмсэн эснэрийг төлөвлөлтөй шийдвэр өгсөн том жирэмсэн эснэрийг энэ давхартаа авахыг төлөхгүй зохион байгуулалтаа хийж байгаа. Одоо ийш авах эрчимт сэрийн хөрөө эрчимтийн сэхэнд орсон одоогоор бол 3 хийж байгаа. Одоо нэг ерөнхийдөө амьсгалын дутагдалд орсон. Амьсгалын аппаратанд тусламж авах шаардлагатай нэг амьсгалын хүчит төрөгчийн хэмжээ харьцангуй байх ёстой норм хэмжээсээ багассан жишээ нь тиймэрхүү эрчимтэд яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай хүмүүсээ ингээд тусгаарлаад нэг 4 орд илгэсэн байгаа. Тэгээ өнөөдрийн байдлаар бол 3 ээж тусламж үзүүлэх байгаа гэж. Нийслэлээс бас нэг манад амжилтаас нэг 30 ор тэгээд нэг соёлын амралтын газраас бас 30 ор ингээд 60 ор өгсөн байгаа. Тэгээд тэр бүгдийг ингээд өөрснийхөө нөөц болцооны ороо нэмээд ингээд нийтдээ нэг 200 ор одоогийн байдлаар бэлтгэсэн байл. Одоо яамны шийдвэрээр одоо дахиад өшөө нэг ковидын жирэмсэн эснэрийн хүндрэл гарах эрсдэл өндөр байгаа учраас дахиад нэмээд яа гэдэг үгнээс дахиад нэг тасгаа татан болгоод яамчлаас нэг 50 ор бэлтгэх нь 250 ор бэлтгэх нөөц болцоог ашиглаад ингээд ажиллах гэж байна. Улаан бүс нээж явахт яг ажиллаж хийж байхдаа ээжүүд аягүй амиа хорлох эрсдэлтэй ээжүүд байсан. За эмчилгээгээ хийлгэхгүй ээжүүд маань нөгөө нэг фэйсбүүкийн янз бүрийн худал группээс юу гэдэг ковидсэн ээжүүд маань урганы эндтгэл юм янз бүрийн сөрөг худал мэдээллүүдийг сонсоод хэрэндээ итгээд ч юм уу тэгэхээр нөгөө эмчилгээгээ хийлгэхгүй эсэргүүцэх амиа хорлох бөхчөндөх стресс гэдэг асуудлаас эмчнэр тэгээд нөгөө нэг стрессээ гаргаж уурлаж бухимдах гэх мэттэл янз бүрийн гомдлууд ер нь их ирдэг байсан. Одоо тэгэхээр харьцангуй арай гайг болсон байна. Өнөөдөр өглөөний байдлаар тэр манай 138 үнэтэй. За өнөөдөр тандалтын юунаас албанаас болохоор манай өнөөдөр 57 хүн хөтөлнө өөрөө өгж байгаа байхгүй. Тэгээ одоо бид нар эхнээс нь ороо ирчүүлээд 57 хүн даахаар бэлдээд эхнээсээ бэлдээд хэлсэн. Тэгээ энэ давхрыг өнөөдөр бид энд нэг 48 ор дэлгэцсэн байсан. Тэгээд ийхний руу ингээд бэлдээд. Өмнө одоо энэ хэсэгт маань ямар хүмүүс энд урд нь бол нэг эмэгтэйчүүдийн тасаг байдсан. Эмэгтэйчүүдийн өрсөлийн тасаг гэдэг. Тэгэхээр энд одоо бүгдийг хаагаад одоо жишээ нь ингээд эмэгтэйчүүдийн өрсөлийн тасаг гэдэг. зүгээр эмэгтэйчүүдийн тасгаараа хэвээ ажиллаж байсан байхгүй. Тэгээд
бид нар нөгөө нэг цаанаас өөрөө даах ирсэн дагуу Одоо ковидтэй ирснийг аваад ковидаа нэгээд хүмүүс авчаад байсан. Үйлчлэгээ яг айгүй гадаажгуулгаа тэгээд эмчнэр нь жоохон хомслохоор яг нэг яаралтай зарим нэг үед эмчнэр нь олдохгүй тийм тохиолдол бусдаар л яг гайг. Одоо нэг 10 хоногийн дараа л төрөлтэй. Эндээ их жаал гэх үү те. Ногоон бүстэй гарч байгаа л хөрөнгөлөх тохиолдол. Тийм. Энд Энд даах юм даа. 7 хоног гэсэн шүү дээ. Одоо би чинь 5 хоног гэхээр 2 хоног гарах юм болоо. Гайг бол. Наач гоёсаа. Миний хаалгасаж. Түрүүд одоо 20 онж. Үйлчлэг бол гайг байна уу? Одоо бүр нэг хоол явчихгүй яг инженерээд хөвцөндөө болохоо баяртай байгаа. Үйлчлэг бол гайг байгаа. Хоол он цайтай. Жид хэмжлэгээ голтуу нөгөө юм багцаар юм өгч байгаа. Багц юм уу? Тэгээ антибиотик эмчилгээ, тэгээ дексата тас. Тэгээ эмчийн зааврын дагуу эмчийн эмчилгээний дагуу заавар. Онцгой консенсус нийт одоо 70 хүний хүлээж аваа ороо бэлтгэсэн шийдвэр ирсэн учраас бид нар энэ шийдвэрийн дагуу дахин дасгаа өргөжүүлээд орол нэмж бэлтэж байгаа. Ерөнхийдөө ачаал бол маш их байна. Ээжүүд өөрсдөө ерөнхийдөө жирэмсэн ээжүүд чинь өөрсдөө бол эрсдэл хүндрэлтэй байдаг. Энэ дээр нь өөрөө энэ ковидын цар тахал нэмэгдээд нэмэгдснээрээ ээж нарт бол эрсдэл хүндрэл маш их бай. Тийм учраас ээж нар бол нэгдүгürt их маш их санаа зовж байна, стресс ихтэй байна. Дээрээс нь ар гэрийнхэн ч гэсэн бас маш их стресстэй байна. Мөн бас энэ эрүүл мэндийн ажилчид бол үнэхээр хүн хүрэлцээ бид хэд бол маш муу. Ягаад бол бид нар бас өөрсдөө өвдөж байна тийм ээ. Одоо 2 дахь удаага өвдөж байна. Энэ тохиолдол бол их гарч байна. Дээр нь ажлын ачаал үнэхээр их байна. Коронавирусын халдварын 4-р давлгаа эхэлсэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн сайдын тушаалаар өргөө амарч газар улаан бүстэй 300 ор нэмэлтээр дэлгэсэн байна. Үүний хэрээр хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо өдөр бүр нэмэгдэж эмч эмнэлгийн ажилчид ачаалттай ажиллаж байгаа юм. Тус эмнэлгийн улаан бүсэд одоогийн байдлаар 247 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Мөн 11 эмч цэвэрлэгчийн бүрэлдэхүүнтэй 3 баг ээлжээр ажиллаж байна.